Сайн бацгаана уу, намайг Нордог Сүрэн гэдэг. За манай цэцэрлэг бол Сүхбаатар дүүргийн 281-р цэцэрлэг. 280 хүүхдийн хүчин чадалтай. За манай цэцэрлэг 2022 оны 4-р сараас эхлээд үйл ажиллагаа одоо эхэлсэн. За тэгээд ингээд дотор болон гадна тогтчлолтоо хийгээд явж хахад манай гадна тогтчлолтоо бол үнэхээр бас янз бүрийн хүчин зүйлүүдээс болоод ингээд тогтчлолт муутай ногоон байгууламж одоо бараг л байхгүй юм байсан. Тэгээд бид нэр эрэл хайвал хийсэн одоо яаж болох вэ гэдсэн. Тэгээд өвөл 12 сард тэр бомод сан гэсэн пэйж рүү санамсаргүй байдлаар одоо орсон чинь харин төслийн одоо шалгаруулалт явагдчихээн. Тэгээд хугацаанд дуусгаж байгаа гэсэн мэдээллийг олж хараад тэгээд багш нартайгаа хамтраад төсөл бичсэн. Тэгээд шалгарсан. Төслийн өрөөнд бид нэр 435 м2 талбайг зөвлөгжүүлсэн. За тэгээд 9 төрлийн 612 модыг судлагдсан байгаа. Модны төрөл нь ер нь жимсний мод, тэгээд гоёлын мод болон бусад одоо агаар цэвэршүүлэх, тэгээд хүүхдэд одоо ээлтэй юм моднууд байгаа. За уралтын хувьд бол маш сайн байгаа. За тэгээд энэ дээр ч гэсэн манай одоо зуны удирдлагаа бол манай ч нар өдрийн жижиг гэх мэт хүмүүс нэлээд хичээл зүтгэл гаргаж ажилласан. Тэгээд нэг төрлийн нарс модон дээр нэг жоохон буцааж ингэж дахиж суулгах тийм асуудал гарснаас ер нь бол 90% таа. За бараг 90-95% таа бүх одоо тарьсан зүйлүүд ургаж байгаа гэж ойлгож байгаа. За цэцэрлэгийн орчинд ер нь ногоон байгууламжийг бий болгосноор одоо хүүхдийн чадварт маш чухал ач холбогдолтой. За дээрээс дурдах юм бол хүүхд байгаль тайртай болно, байгальтай зөв зөвхөстэй харьцдаг болно. Дээрээс нь хүний хөдөлмөртийг одоо хүндэтгэж сурна, энгийн хөдөлмөрт сурна гэх мэтчлэнгээр одоо ийм олон одоо ач холбогдолтой. За энэ эдгээр зүйлүүдийг одоо хүүхд сурснараа ирээдүйд одоо асуудлыг шийдвэрлэх, туршилт хийх, нийгмийн орчинд бие зөв зөвхөстэй одоо авч явах гэх мэтчлэнгээр маш олон төрлийн ач холбогдолтой. Дээрээс нь одоо энэ төслийг хэрэгжүүлснээр миний байрж байгаа нэг одоо бас зорилго маань бол эцэг эхчүүдэд энэ доктортой хөгжлийн боловсролын талаар суурь ойлголтыг өгөх юмсан. Эцэг эхчүүд хүүхдтэй үлгэрлэх одоо чадварт суралцаасаа гэсэн одоо зорилгоор бас эцэгтэй нөлөөллийн ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. За манай сургалтын хөтөлбөрт бол байгаль нийгмийн орчныг танилцуулах арга зүйгээд одоо байгаль нийгмийн орчны энгийн төсөөлөлтөй болох угаас агуулга байдаг. За энэ үүнтэйгээ холбогдуулаад бид нэр илүү одоо агуулга дээр нэмэлт одоо энэ чадваруудыг олох зорилгоор энэ моднуудынхаа одоо арчлах, ургуулах, тордох тэр аргуудаас зааж олж ийн. Дээрээс нь яг одоо бодит орчин байгаа учраас бид нэр туршилт хийх, яг арчилж ургуулахад хүүхдүүдийг бичлэн оролцуулах маш өндөр ач холбогдолтой гэж харж байгаа. За энэ ажлуудаа одоо бид нэр 9 сарын 1-ээс одоо ингээд илүү эрчимтэй хийхээр одоо хүүхдүүдэд танилцуулгыг бэлдэж байна. Дээрээс нь одоо туршилтын хэсгийг тийм ингээд байгуулсан жижиг хэсэг энийг илүү өргөжүүлээд ингээд явна гэх мэтчлэнгээр олон зүйлүүдийг одоо сургалтын хөтөлбөрт тусгаж ингэж баяжуулж ажиллах боломжтой байгаа. Манай энэ хороо 16 дахь хороо маань хүн амын хувьд маш их хавтрал ихтэй, олон хүн амтай хороод агарын бохирдол бас ихтэй. Дээрээс нь нөгөө нэг манай энэ хорооны манай цэцэрлэгийн орчинд бол яг ийм ногоон байгууламжтай хэсэг бол маш бага байдаг. За тэгээд ногоон байгууламж ингээд бий болсноороо одоо тоосчлтыг багасгаж агарын бохирдлыг одоо цэвэршүүлэх гэх мэтчлэнгээр ийм ач холбогдолтой байгаа. Өмнө байсан одоо төсөл хэрэгжүүлэхээс өмнө энэ зүйлүүдийг харахаас өмнө манай цэцэрлэг бол зүгээр л одоо шороо байсан. Бид нөөц боломжиндоо тулгуурлаад зөвхөн одоо нэг бараг 1-2 м-ийн квадрат газруудыг л зөвлөгжүүлж чадсан байсан. За тэгээд эцэгчүүдийн сэтгэл бол маш эерэг байгаа нь одоо харагдаж байгаа. Одоо энэ элсэлтийн үед эцэгчүүд хүүхдээ одоо бүртгүүлгээд ирэхдээ цэцэрлэг одоо маш гоё болсон байна, сайхан болсон байна. Эдний цэцэрлэг шал өөр болсон байна шүү дээ. Нодлын ийм байгаагүй шүү дээ гэх мэтчлэнгээр ингээд энүүгээр явж эцэгчүүд хүүхдтэйгээ яриад өнгөрч байгаа нь бол маш одоо баяртай байгаа. Хүндрэл бэрхшээл нэг байгаагүй дээ. Нөгөө одоо цэцэрлэгжүүлэлтийн зүйлсийг хийж өгч байгаа компани нөгөө нэг наран бэлэгээ захирал маань болохоор надад адилхан залуу хүмүүсийн битээр ойлголцоход маш хялбар байсан. Одоо тэгмээр байна, ингэмээр байна. Би бас санаагаа хийлжсэн. Өнгө үзэмжтэй байх хэрэгтэй. Тэгээд гоо зүй мэдрэмж хүүхдэд олох бас ийм талын зүйлийг та бүхэн манай хараад өгөөрэй. Бид нэр бас чадхаараа туслах одоо боломж байгаа шүү гэх мэт.
За ингээд одоо бидний хүүхдүүдэд ийм одоо таатай эрэг одоо орчныг бүрдүүлэхэд тусалсан Тэрбум мод сан төслийн багийнхан болон Lux Land Shot компани хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна.